Одон дор суух тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Сүүлчийн өдөр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч Зандаа бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг ихтгэл даах герман чанар хэт их болон ханиад нэг шинж тэмдгийг намдаагч Teraflu ивент тэтгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дор суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилганы Одон дор радиогоор хүрч байна. За өдрийн Зандаа. За өдрийн дэба. За газар сайгүй төгсөн зохиогч ирэх ямар нэгэн асуудалгүйгээр бүр энэ тэнд ашиглагддаг нэг хэдэн зургууд байгаа. Мона Лиза, Эдвард Мункийн нөгөө хашгиран, Мэрилин Монрогийн нөгөө салхин дэрэг хормоогоо дарж байгаа зураг, мөн Ван Гогийн одод төгсөн шүн те, одод гэрэлцсэн шүн өчнөө юм байна. Харин эдэнтэй энэ зэрэгцэх хамгийн олон хувиар үйлдвэрлэгдэж ирсэн өөр нэг алдартай зураг бол Че Геварагийн хөрөг юм. Фидель Кастро энэ зургийг бүр тодорхойлохдоо энэ хөрөг дээр хүн ердийн хувьсгалж байдаг л нэг зүүнний үзэлтэн байгаагүй. Харин бүх дэлхийн ядарч зовсон түмэн олонд сэтгэлийн тэнхээ амьдрах итгэл бэлгэсэн жинхэнэ зүм бэлэгтний харцтай нэгэн байсан юм а гэж хэлсэн байдаг. За энэ алдартай зургийг бид үнэхээр мэднэ. Гэхдээ юун зураг яг гизээ багт нь энэ зураг дарагдчих ба тий. Энэ алдартай зургийг 1960 оны 3 дугаар сарын 5-ны хүйтэн чийгтэй өдөр Кубын коммунист зүтгэлтэн гэрэл зурагчин Альберто Диас Корда гэдэг хүн Хаван хотод авсан зураг. Ердөө өмнөх өдөр нь яг Хаван хотын бомбтон дээр Ла Кубре гэдэг нэртэй Францын ачаа тээврийн хөлөг онгоц дэлбэрчихгүй юу. Тэгээ бараг 100-аад хүн амир өргөцсөн тийм харамсалтай хэрэг болсон. Тиймээс Кубын албаныхан болон хувьсгалч чинь нөгөө ам үргэдэгсдэд хүндэтгэл үзүүлээд эмгэнлээ нэг илэрхийлэхдээ тэгээ нэг Хаван хотын төв оршуулгын газрын гадаахан бүгдээр цугларсан юм байна. Харин яг зурагт дарах хагшинд Фидель Кастро үг хэлжсэн байна. Харин Че Гевара болохоор үгийг нь яг чагнаж байсан яг энэ л мөч юм байна. Золгүй ослоор ам үргэсэн хүмүүсийн араас нөгөө эмгэнэн гашуудж байсан гэхээр зураг дээрх Че Геварагийн дүр байдлыг одоо ойлгож болохоор байгаа. Одоо ингээд яг юуг нь харцыг хараар. Харцнаас нь уур хилэн, уй гуниг, шаналл зовөр тэгсэн мөрслөө эрс шийдэмгий байдгээд юм бүхэн мэдрэгч. Тэгэхээр энэ зургийг хөрөг гэрэл зургийн ахин давтшгүй хосгүй бүтээл болгосон ийм учиртай юм байна. Зургийн нэр нь одоо би данч испанаар хэлж мэдэхгүй байна л да. Guerrillero Heroico гэдэг буюу баатарлаг тэмцэгч гэдэг нэртэй зураг юм. Че Гевара болохоор угаасаа зураг авах юм дургу камераас гिचдэг хүн байсан гэдэг. Гэтэл тэр өдөр яг ингэж санаандгүй Кордагийн дуранд өрцсөн юм байна л да. Корда тэр хэдхэн хормын дотор Чегийн ердөө 2хан зургийг л дарж амжсан байна. За ингэ шүтэн бишрэгчдээсээ зүнж мөн баатар зэрэг хэрэгэн бүрдсэн Че Гевара энэ зураг дээр ердөө 31 настай байгаа. Харин тэр үнэхээр баатар гихтгэхээр онцгой нэгэн байсан уу? Үхэл амьдралынхын түүх яагаад өнөө хүртэл юм олонний сонирхлыг татдیں۔ 20 дугаар зууны хамгийн нэр нөлөөтэй хүний нэгээс гадна романтик сэхэтэн байсан. Эсвэл бүр хүйтэн цуст алуурчин байсан гихчлэн янз бүрээр ярьж дурддагдаг нь яг ямар учиртай. Түүхэнд хамгийн алдартай хувьсгалчийг хийн хөнөөч гисэн. Амьдралынх нь яг сүүлчийн өдөр хэрхэн өнгөрсөн гэд энэ бүхэнд хариулт олохыг хэдүүлээ гэж эзгээ. За Эрнесто Гевара де ла Серна 1928 оны Аргентины Розарио хотод төрсөн. Нэг дундаж давхархын жирийн нэгэн 5 хүүхэдтэй айлын ууг нь болж мэндэлсэн ба. Аавынхын дурснаар энэ Эрнесто хүү бүр угаасаа л нэг цуснанд нэг Ирланд босогчдын цус байгаа гэдгээ нотлохсон мэтэл тийм хизээнсээ хөдөлгөөнтэй удирдагчийн шинжтэй бас тал талын авиа сонирхолтой хөгтөж. Хар багасаа нэг астм буюу бактери өвчнөр шаналсан ч гэсэн олон төрлийн спортоор хичээлдэг. Усанд сэлдэг, шатар тоглодог, хөл өмбөг, гольф, буудлага, регби гэд юм юмны хорхоод хөгтөж. Түүний төрж өссөн гэрт нь бүр 3000 гаруй ном байсан. Номын сан тийм ариун. Тэгэхээр Че Гевара бүр багасаа л тэр олон номыг уншиж байсан. Тэр дундаас бүр гүн ухааны ном, математик, инженерчлэл, улс төрийн шинжилгээ ухаан, социологи, түүх, археологийн номууд маш их сонирхож уншсан. Мэдээж үүнээс гадна нөгөө Жавхарлал Неру, Франц Кафка, Альбер Камю, Жан-Пол Сартер, Роберт Фрост, Энгельс гэд бүр тэднийг бүр шүтэж бишрэн ном бүтээл дахин сөхөж хардаг байсан маа. Бүр олон жилийн дараа Америкийн тагнуулын төв газрын нууцын зэрэглээс гарсан нэгэн баримт бичигт Гевараг ингээд дүрсэлж.
маш сайн уншсан. Энэ латино гэхэд овоо ухаантай гэх шиг дүрслсэн байна. Бас доош нийж байгаа шүү дээ. Латино гэхэд овоо ухаантай гэдэг. Зүгээр магтчихгүй тийм. Маш мэдлэг боловсролтой багш нэг чинь. За Че Гевара ингээд Буэнос Айрес их сургуульд эмч болохоор суралцж байсан юм л д. Тэгж байхдаа 1951 онд Альберто Гранадо гэдэг сайн найзтай бүтэн 9 сарын турш Өмнөд Америкээр хөндлөн гуйлд аялсан ба найзтай. Яг өөрийг нь бүрэн өөрчилж үзэл санаа төлөвшин тогтоод хамгийн их нөлөөсөн энэ аяллахын талаар Гевара хожим явсан газар болгондоо л ядуурл өсөглөн өвчин эмэгтэй таарсан. Эцэг хүн үр хүүхдийнхээ үхлийг бүр юмн чинэнч тоогоо болтлоо тэгтлээ зовлонд дөжирсэн хүмүүс газар сайгүй байсан гэж бичсэн ба. Тэгэхээр энэ урт аяллахын эцэст Гевара Өмнөд Америкийн орнуудыг бие даасан тусдаа улсууд гэхээсээ нэгэн бүхэл том хүчин гэж үзээд капиталист дарангуйлтай мөн л яг энэ нэгдсэн хүчээр нэг хүчээр тэмцэх ёстой гэсэн үзэлтэй болсон юм. Тэгсэн Гватемалын ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгчийг 1954 онд Америкийн тагнуулын төв газрын шууд оролцоотойгоор төрийн ирэхээр зайлуулсан үйл явдлаас. Тэгсэн энэ нөгөө залуу хувьсгалчид чинь бүрч тийм зэвсэг хөдөлгөөн бослого тэмцэл рүү бүр урайлан дуудсан ба. За гэхдээ нөгөө бүтэн цагийн босгож тэмцэж болохоос өмнө эхлээд энэ их сургуулаад үргээд 1953 оны 6 дугаар сард эмчийн дипломоо гардаж авсан. Оо тийм үү. Тий. Энд маш өндөр мэдлэг боловсролтой гэдэг чинь. За ингээд дахиад л замд гараад Төв Америкийн голдуу орнуудаар явсан. Америкийн тэр нөгөө дээрэнгүй бодлогыг эсэргүүцдэг. Улс орноо бослого тэмцлэр өөрчлөх гэсэн мөн чин үнэн марксист үзэлтэйгээд хэдэн 10 залуустай уулзч танилцсан ба. За ингэж нөгөө танилцж явсараад Гевара 1954 оны 9 дугаар сард Мехико хотод нэг ах トゥ хоёртой танилцж. Тэр ах トゥ хоёрыг Раул Кастро, Фидель Кастро гэдэг. Тэр үед Мексикт улс төрийн органлоор толгой оргиж ирсэн энэ ах トゥ хоёр 7 дугаар сарын 26-ны гэдэг нэртэй хөдөлгөөн үүсгээд Америкчуудад хит найр тавин улс орноо тавиад бүр туухаад тэгж шахсан нөгөө Фулхенсио Батистаг түлхэн унахаар тэмцэжсэн яг энэ үе. Гадны түрэмгийлэл Америкийн империализмтэй тэмцэхээ үүрэг хариуцлага гэж сансан нөгөө Гевара 1956 онд энэ Кастрогийн хөдөлгөөнд нэгдээд нөгөө 82 босгочийн нэг болж. Эрнесто Гевара яг энэ үеэсээ Че гэдэг хочтой болсон. Че гэдэг нь одоо зөвхөн Аргентинд хэрэглэгддэг тийм нэг хар ярианы аялга үг. Хөөй, хамаа, андаа гэдэг ч юм тиймэрхүү утгатай. Эсвэл за тэгээд зүйтэй энэ төр гээл те. Нэг сул үгнүүд юм шиг мөртлөө тийм л утгатай. Че гэдэг нь. Хамгийн гол нь залуу Аргентин ирийн амны уншлах нь болцоо үг байхгүй юу? Тийм үү. Баян ингээд Че гэж ярьдаг. Тэгэхээр нөгөөдөл чинь те нөгөө Че гэдэг. Тэгээ Мексикт нөгөө талаас цугларсан хувьсгал залуус түүнийг ингээд байнга Че гэж ярьдаг болохоор Че гэд хошин дууддаг болсон. За одоо ингээд эн чинь Че Гевара болчихж байгаа. Эрнесто Гевара ч. Че Гевара Кубын хувьсгалд бүр онцгой үр гүйцэтгсэн. Батистагийн цэргүүдэд бүр баригдаад амь өргөдөх нь үргэцээр өнөөх сайн дурын 82 хувьсгалчид нэг мөр ингээд тарж бутарсан ба. Тэднээс амьд үлдсэн цөөн хэдэн залуус Кубын зүүн өмнөдийн Сьерра Маэстра гэдэг ууланд бүгээд тэмчээнэ гарнат үйлдвэрлээд бичиг үсэггүй хүмүүст бичиг үсэг зааж өвдсөн шаргацсан хүмүүсийг имжлээд зэвсэг барин тэмцэх хүсэлтэй залуусыг бэлтгэх зэргээр хувьсгалын үйл хэргийг ингээ үргэлжлүүлсний дотор Че тэр дундаас удирдагч нь болон тодорсон ба. Че Гевара мөн ангаахын сургуулиас олж авсан мэдлэгээрээ мэдээж нөгөө босгочдын айрам доторх цор ганц эмчнэ. За удалгүй бүр зөвхөн Кастрогийн дараа орох бүр дид командлагчийн байр суурьнд хүртэл очсон. Кастро Гевара хоёрын удирдан зохион байгуулсан 200 хүрэхгүй тооны партизанууд Батистагийн 37 мянган хүнтэй зэвсэг түвшнийг хит удаагийн амжилттай тулаанаар буулгаж авт. Тийм. Бүр энэ байж боломгүй түүх. 37 мянган хүнтэй тэр зэвсэг түвшнийг 200 хүрэхгүй хүн буулгаж авт. Наач 300-ийн түүхээс амар юм болоод шүү. Тий.
Ялангуяа энэ Че Геварагийн ахсан яг хэсгийн стратегийн онц чухал ач холбогдолтой Санта Клара хотыг айрмынхнаас булаач чадсан Кубын хувьсгалын үеийн бүх тулаан, бүх зэвсэгт мөргөлдөөн дундаа хамгийн том ялтанд тооцогдсон юм. Ингээд 1959 оны 1-р сарын 1-нд хувьсгалчд ялалт байгуулад Батистагийн дэглэм нуруунд 200 хүнтэй хийчих юм уу тийм. Яг арт түмэн дэмжиж байгаа юм тийм л. Энэ дарангуулагчийг зайлуулах гэсэн бүтэн 2 жил үргэлжилсэн хувьсгал тэмцлэр нийт 2000 гаруй хүн амиа алдсан байсан. За ингээд энэ Че Гевара Кастро төрөөр их авч. За Фидель Кастро улс орных эзэн болж суусан дороо Чег Ла Кабана гэдэг гяндангийн дарааж тавьжээ. За. Энэ гяндан ч нөх хуучин засгийн үеийн цэргийн гэмт хэрэгтнүүд Батистагийн дэглэмд үнж болон хувьсгалын эсэргүүг гихцэн хүмүүс хідэн арваар нь цааталсан баг. Чег нөгөө энэ гянданг даргалж байх хугацаанд ойролцоогоор бүр 105 хүн энд алагдсан гэдэг баримт байд юм байна л да. Тийм учраас нөгөө барууны үзэлтнүүд Чег одоо хожим нь хувьсгалын нэр барьсан алуурч алан хядагч байсан гэж нэр хүндийг харлуулах гэхдээ энэ баримтыг хамгийн ихээр дурддаг юм байна. За Кубын хувьсгал ясны дараах 5 жилийн хугацаанд Че Гевара Фидель Кастрог удирдлагаар ажил дүрийн сайд, сангийн сайд, бүр Кубын төв банкны захирлын албанд тушаал хүртэл харсан ба. Ийм болооч тэр нөгөө Таймс сэтгүүл Че Гевараг Кастрогийн хамгийн ихтгэлт хүн болохыг тооцоогоод Кастрогийн уураг тарих гэж нэрлэжсэн. Че Гевара болохоор Кубын шин засаг төргийг эмгэлэн байгуулцгахдаа энэ бичиг үсэг үл мэдэх явдал гэж байна. Энэ бүр утгагүй явдал гэдэг. Үүнийг үнсээр нуслах кампанид ажил хийсэн ба. Энэ амжилт болсон. Энэ бол Кубын зэвсэгт хүчнийг бас шинжлэн хүчтгсэн байгаа. Ингээд ер нь хийсэн зүйлүүд нь гайхалтай. Гевара ер нь бол энэ шинэ Куб улсын гадаад харилцааны гол нүүр царайч болж ирсэн. Яг л хамгийн босролтой нэмж тээ. Бусдыгод бол хамгийн хурс. Бүр унган гэмээр төгс эзэмсэн Франц хэлтэй. Дээр нь англиар маш боломжийн сайн ярьцдаг. Тэгээд илтгэх ур чадвартай. Тэгэхээр ийм хүний чинь Кастро 1959 оны 100 намар гэд хааш баахан томилж байгаа хөөе. Египт, Сир, Индонез бүр Япон хүртэл явуулсан баг. Томил дээр явуулчих. За ингээд Че 1964 онд Кубын төлөөлөгчдийг ахлаад Нью-Йорк хотноо нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс үг хэлсэн баг. Өмнөд Африкийн тэр арьсны өнгөөр ялуурлах тэр төрийн бодлогыг эсрүүцэж, төрийн бодлого нөр арьс өнгөөр ялуурлан гадуурдаг байлаа шүү дээ. Тэрийг эсрүүцэж үг эхлүүлээл. Тэнгүүтээ Латин Америкчүүдийн газар нутгийг энэ янкууд хэрхэн яаж цөлмөж ирсэн тухай нөгөө эндэр дээрээс орилол. Газар сайгүй монопол тогтоогсон капиталистууд бурсныхын нүхийг ухаж мэдэх хүмүүсийг одоо юу гэдэг чинь Кубын хувьсгалын ачаар саялныг олж харлаа энтер гэл. Олон асуудал хүнсэн маш сүржин мэдгэл хийсэн ба. Энэ олон улсын анхаарлыг татчихгүй Че Гевара гэдэг хүний. За ингээд Че Гевара яг тэндээсээ шуудхан Парисыг зориод цаашаага Хятад, Хойд Солонгос, бүр Африкийн Кан, Танзан, тэгснээ Ирланд, Чех гэд маш олон газар явсан. Бүтэн 3 сар үргэлжлсэн энэ дэлхийг тойрох аялал нь 1965 оны ихэр Алжираар дуусчаа. Түүнийг ер нь маш их аялсан. Бүр ингээд 250 гаруй бүс нутаг мөн олон улс оронд хөл тавьсан гэдэг ингээд баримт байна. 250 гаруй бүс нутгаар явна гэдэг чинь. Ингээд 1965 оны 3 дугаар сард Кубад эргээд хөл тавихтаа Че хамгийн гол нь өмнөхөөсөө өөрчлөгдсөн. Энд дэлхийг тойрцоо байхгүй. За эндээс асуудал эхэлтэ. За өнөөдрийн дугаарыг маань ихтгэл таах герман чанар хэт их ивент итгэж байгаа. За бид нэр тавилга хийхдээ ер нь тавилга авахдаа хамгийн чухал нь юу вэ гэж бодоод байдаг вэ гэхээр энэ хавтангаа гэж бодоод байдаг юм. Тэгсэн чинь ерөөсөө яг моральд ордог тэр хилэгдэлд ордог юм чи ерөөсөө тэр тоноглолууд нь юм байна шүү дээ. Тийм. Одоо чи нугас мос тий. Нугас одоо юу гэдэг тэр зам энэ тэр. Тийм байнга татаж ингээд нэг хааж байгаа шүү дээ. Тийм. Тэгсэн чи ер нь тавилга авахдаа хамгийн гол нь тэрэндээ л их мөнгө зарах хэрэгтэй гинэ. Тэгэх юм бол тавилгач нь удаан настай байх юм байна. Тэгэхгүй хавт нь ямар байх нь бол нэг хамаагүй. Тиймээд бид нар энэ хавтаг нэг өшгөлөө цөмөлжгүй гэсэн шүү дээ. Харин тийм. Тэгээд хүмүүс ингээ буруу шийдвэр гаргаад идэг учраас тавилгаа байн солио тэр нэг нугаснуудаа байн солиод идэг ч тийм учиртай ингэнэ. Тэгээд энэ хэтих болохоор Германы 135 жил гаруй одоо энэ түүхтэй ийм брэнд юм бэл. Тэгээд цэнгэл нэг үйлдвэр дээр нь очиж үзээд
Тэгсэн чинь тэр тавцан дээр нь очиод зогссон чинь нугас нь яах ч үгүй гэж хэл. Тэгэхээр ийм чанартай амар хийх хэрэгтэй байдаг юм байна. Бид нар ч юу амьдралтаа 2-3 удаа тавилга авдаг шүү дээ. Тэгээ хувцсан шүүгээ жил болгон солино гэж байхгүй. За тэгвэл муу нугастай байх юм бол жил болгон нугасын солих юм байна. За харин хэт ихийг сонгох юм бол ер нь баг энэ насных юм билээ. Өөрийнх нь нугасыг нь хэт ихэр солих юмсан. Та ч бас цуугаараа дуурал хэлээ шүү. За юу хаан уул дүүргийн 3 дугаар хороо Design Central гэдэг төв байгаа. Тэрний 201-ийн тооцтой эднийх одоо шоурум нь байж байгаа. Тэгээд ер нь манай дээр ирээ зөвлөгөө аваарай. Манай юмнуудыг ирж үзээрэй гэж урьж байгаа юм билээ. Ер нь очиод үзчих юм бол өстой санаа бодол шууд өөрчлөгдөн. Тийм, Мишелээс нөгөө яармаг барах замд байдаг шүү дээ. Тийм. Тэц 3-ын уулзурт дээр гэсэн үг. За холбогдох дугаар нь 77 77 тэг 4 5 6. За баярлалаа. За Германд үйлдвэрлэв. За ингээд цаа чин дэлхийг баг бүхэлдэн тойрон аялаж газрын байр байдалтай биеэр танилцаад нүд тайлсан хүн шүү дээ тий. Энэ ч нэг капиталистуудад бол маш дургу тэгээд дэлхийг тойрч тэгээ буцаж ирэхтэй зарим коммунист орнуудад сэтгэл дундуур болчих. Энэ чинь тэдгээр орныхон дунд шинэ Куб улс ч гэсэн өөрөө багчсан. Че Гевара болохоор Куб орныг яг өөрийнх нь хүсэж мөрөөдсөн шиг ард иргэдээ өргөж тэтгсэн жинхэнэ одоо тийм зүүнний үзэлт улс бишээ. Харин зөвл толгойцсон нэг дагуул нөгөө л Оросуудын гар хөлтөдийн орон боллоо гэд их л дурамчхан болцсон байна. Ер нь олон улс тэгсэн дээ өрх. Ялангуяа энэ чинь 1962 оны Кубын Пуужингийн хямралын дараа Че нөгөө зөвлөлтийн эрх баригчдад Америкчуудаас тутгааргүй дургуцах болсон. Одоо энэ мэд үзэл бодлын ялгаа зөрчлөөсөө болоод Че Гевара, Фидель Кастро хоёрын зам салчиж. 1965 оны 4-р сард Че Кубын коммунист намаас өөрөө чөлөөлөгдөх төрийн албан хаагчийн тэр ажил үүргээ хүлээлгэн өгөх бүр Кубын иргэншлээсээ татгалзах хүсэлтэд илэрхийлсэн байна шүү дээ. Өөрөө. Кастрод өргөн барьсан энийг. Өөрөөр хэлбэл энэ хамгийн сүүлд олон улсын давцанд үг хэлснээс хойш буюу альжирч цугларсан коммунистуудтай уулзснаас ердөө 2-7 хоногийн дараа Че олон нийтийн газар үзэгдэхэ болсон. Кастрог болохоор зориуд Геварагаас зайгаа барих гэсэн эрх мэдлээ хуваалцахын тулд түүнийг орон орны хувьсгалтыг нэгтгэх нөгөө биелэгдэшгүй даалгавар гүйцэтгүүлэхээр хөлийн чанд руу илгээсэн гэж үздэг хүмүүс бий. Харин дийлэнх судлаач болохоор Че Гевараг албан тасалгааны тэр ажил хийхээс залгацсан. Нөгөө партизаны үүргээ гүйцэтгэх хувьсгалын халууралтаа автцсан гэж үздэг. Энэ чинь нэг халуурсан хүмүүс яаж халуурдаг лээ тий. Өмнөд Америкийг хөндлөн голд хувьсгал хийгээстэй. Тий. Гэхдээ мөрөөдлөлт тэр шин. За ямар тач ингээд Гевара нийт гэхдээ яг нөгөө юу шиг Боливар шиг л өөрийгөө бодоод тахгүй да. Өмнөд Америкийг тэр чигээр нь хувьсгалж болно гээл. Симон Боливар шиг. Боливино. Тий. За ингээд ямар тач Гевара нийтийн албанаас ингээд бүрэн чөлөөлөгдөд хувьсгалын үрийг тарихаар хаа байсан бүгд найрамд харцсан Конгод очиж. За Африкт хэвд 1965 оны 4-р сарын 24-нд. Тухайд Кубоос нөгөө тусгаар тогтнохоор тэр тэмцэжсэн Африкийн олон орнд дэмжлэг тусцаа үзүүлдэг байсан юм. Тиймээс ч нөгөө Конгийн асуудал Чед бас их ойр байсан юм. Гэтэл Конг дахь иргэний дайн хэдийн нэг хяналтаас гарчихсан. Нөгөө Че шиг нэр алдар нь олон улсад танигдсан туршлагатай хувьсгалчиж дийлдэхэргүй тийм нөхцөл байдал үүсэж байсан ба. Тийм болохоор Гевара удалгүй за Африкийг болиё гэд 1966 оны 11-р сард Өмнөд Америкийн Боливар руу явж хувьсгал хийх гэдэг чинь гол. Харин энэ тухайга Аргентины ерөнхийлөгч байсан нэг Хуан Перонт хэлдэг байхгүй. За би Боливар явж тэнд хувьсгал хийлээ. Тэгсэн чинь Хуан Перон юу гэсэн гэж Чег хориглоод бүр. Чи үзэл санаагаа түгэх өөр газар бодож ойлоо. Чи Боливт очих юм бол амиа хорсноос ямар ч өөрсгөө явдал болно гэж хэлсэн байгаа. Тийм үү. За ингээд түүнийг Боливи яг хаах нь байгаа. Ямар нэрээр явж байгааг нь олон нийт үнэхээр мэдэхгүйсэн. Гэтэл яасан гэр Че Гевара толгоон орой дээр хүсээ усаад хоёр талыг нь буурлаар будаад ингээд том нүдний шил зүгээд зүсээ хувиргаад Адольфо Мено Гонзалес гэдэг нэрээр Уругвайгаас Боливийн хилд авсан байсан. Боливоос тэр үед яг нөгөө Батиста шиг мөн л Америкийн нэгдсэн улсын гар хөл болсон цэргийн эрх мэдлүүдийн гарт байсан юм. Тиймээс
Кубын хувьсгалыг амжилттай экспортлж болох юмаа гэж үзэх хангалттай шалтгаан Че Геварад байсан. Тэг бүх нөхцөл байдлыг адилхан. Тэгээд Чег дэмжих хувьсгалчид ч гэсэн ер нь хэдийнэ үүсэн бүрэлдээд байсан гэсэн үг. Гэтэл Боливиус түүний амьсгал хураах, амьдралынхаа сүүлчийн өдөр хонуудыг өнгөрөөх газар болохыг тухайд өөрөө битгий ер нь хинж тааж мэдэг. За ингээд Че Боливийн хувьсгалчдад тэр дундаа Боливийн коммунист намд бүр хитрхийх найцсан. Түүний хүсэн хүлээсэн дэмжлэг тусалцааг хамгийн гол нь тэд огт үзүүлж чадаагүй. Че бүр өдрийн тэмдэглэлд ингэж хэлсэн байна шүү дээ. Боливийн хувьсгалчдыг итгэх аргагүй хүмүүс юм аа. Бүр ямар ухаан муутай хүмүүс вэ энэ Боливийн коммунистууд ч тэгж ütсэн бил. Үнэхээр ч нөгөө мүр зэрэгсэн тулдна гэж итгэж байсан нөгөө Болив партизанууд нь түүнээс урвцсан баг. Че болон түүний нөхөд Боливийн зэвсэг төвчнийг сул дорой бэлтгэл хангамж муу гэд буруу тооцолцсон. Яасан гэхээр тэд чинь нөгөө Америкийн тагнуулын төв газраас Боливийн айрмад туслах тусгай салаа илгээгээд байсныг тэд огт мэдээгүй. CIA тий. Дээр нь нөгөө Хавантай Кубын нөгөө нийслэл Хавантай байнгын харилцаа холбоотой байхаар авч явсан радио нь эвдэрсэн. Ингээд Че Гевара цөөхөн хідэн дагагчийн хамт бүр тэр бүглүүд газар тусгаарлагдаад гадаад ертөнцөөс тасарсан баг. За Геварагийн ярилцаж хилцгээс илүүтэй асуудалтай нөгөө шуудхан нүүр тулах гэдэг нөгөө эрс шийдэмгий зан нь Кубын хувьсгал ялахад нэмэртэй байсан байж болно. Гэхдээ хідэн хэсэг болж тарж бутарсан Боливийн хувьсгалчдыг нэгтгэхэд энэ зан нөгөө тус биш ус болоодсан. Босогчдын тэргүүн нартай нөгөө хил хамаа олж чадахгүйсэн. Тэгэхээр энэ зан Конгод нөгөө хувьсгал хийх гэсэн орлогонд бүтлгүүцний бас нэг гол шалтгаан байсны нэг гэж түүхт үздэг юм байна. Яриа хилцээр хийх жуул нэг чухал шүү дээ. Тэгэхгүй шуудхан нүүр тулъя гэдэг Че Гевар чинь тийм зант. Тэгсэн нөгөө Чед итгээгүй Боли босогчдын тэр дундаас нь эсрэг талд урвж орсон залуус нилээд байсны дунд нэг нь мэдээлэгч болсон баг. Ингээд Геварагийн партизануудын нуугч байсан газрыг Боливийн тусгай хүчинд хилээд өгсөн юм байна. Нөгөө урагч чинь. Энэ 2007 онд гарсан нэг юу баримт кино Миний дайсны дайсан гэдэг нэртэй. Энэ баримтат кинонд дурдсанаар штэ. Кубээс дөрвөн гараад Америкийн тагнуулын төв газрын ажилтан болсон Феликс Родригес гэдэг хүн байна. Энэ Боливийн зэвсэг түвшинд зөвлөхөр ажиллаж байсан байна л да. Энэ хүн Че Гевараг барих нууц ажиллагааг ахлан явуулсан. Феликс Родригес гэдэг хүн шүү. Түүнд тусалсан гол хүн нь болохоор дэлхийн 2 дугаар дайны үед Леоны ярагчин нэртэй байсан дайны гэмт хэрэгтэн байна. Клаус Барби гэдэг. Барби юм уу? Тийм, Клаус Барби. Тэгээд ярагчин дайны гэмт хэрэгтэн. Клаус Барби болохоор Боливд Америкчүүдийн туслахын ажиллагаанд туслаад хариуд нь Европ руу ачигдахгүй, ял үүрэхгүй байна шүү гэдэг тохироо хийчихгүй. Ямар балиар тохируулсан төв газартай. Тийм. Че Гевараг бариад авчих. Тэгэх юм бол чамд дайны гэмт хэрэгтэн гэдэг чинь одоо тийм юу яахгүй. Ингээд нууч ихэд. За ингээд хаяах тавчандаа буюу Латин Америкт коммунистуудыг үүрлүүлэхгүй гэсэн Америкийн тагнуулын төв газараар удирдуулсан Боливийн тусгай хүчин 1967 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн өглөө үүр зүрээр 180 гаруй цэргийн хүчээр Че Геварагийн тэргүүлсэн партизануудын нуугч байсан Боливийн төв хэсэгт оршдог Юрогийн хавцал гэдэг газар руу гиндүүлэн дайрчаа 180-лаа. Че 1966 оны сүүлээр Боливт ирсэн дорой 60 гаруй залуусыг ингээд хувьсгалын үйл хэрэгтэй нэгтгэхэд байсан байна л да. Тэгээд Боливийн армийг довтлох үед 180 хүн довтлох үед ердөө 10-д долуулахнаа л байсан. Тэр нөгөө Кубад нөгөө 200 хүнтэй нөгөө хувьсгал хийсэн чинь нэг 100 хүнтэй хийчихнэ гэж бодсон гэр бас сайхан гаргав. Бадрангуй байсан. Маш бадрангуй тий. За ингээд 180 гаруй цэргийн хүчээр ингээд довтлоход 17 долуулахнаа байсан шүү дээ. Эндээс ердөө 5 л амьд үлдсэн. Ингээд амьд гараад Чилийн хилд аваад цухт дөнгөсөн ба. Харин Че Гевара болохоор баригдсан. Баригдах үедээ хөлөндөө хоёрч газараа шаргачихсан. Эвдэрч гацсан нэг муу буутай байсан. Гэрчүүдийн дараа нь мэдүүлснээр Че болохоор бууж өгч байгаа мэдэгдээд 2 гараа өргөд нуушнаас гарч ирэхдээ би Че Гевара байна.
буудаж болохгүй шүү. Би та нарт амьдаар хэрэгтэй гэж хашгирсан ба. За ингээд Боливц эргүүд Чег 10 дугаар сарын 8-ны өдрийн оройн ойролцоох нөгөө Ла Игере гэдэг нэртэй тосгоны дунд сургуулийн хуучч муудсан шавар байшинд авчирч. Че Гевара нөгөө үн цэнтэй хоригдл гэдэг нь тодорхой байсан ч гэсэн дайснууд нь түүнийг яг яахаа мэдэхгүй. Эхэндээ бүр яахаа мэдэхгүйсэн. Алах хэвтэй юм болов, хоолох хэвтэй юм болов, тамлах хэвтэй юм болов, эсвэл зүгээр суулгах хэвтэй юм болов, хүндгэлтэй харьцах хэвтэй юм болов, юу ч мэдэхгүй. Ямар ч нэг үн цэнтэй хоригдлыг л мэдээд. Уул нь Америкчууд түүнийг Панам руу аваач байцаах саналтай байсан юм байна л да. Тэгсэн тэр 1967 оны 10 дугаар сарын 8-ны энэ орой ингээд энэ өдөр болохоор Эрнесто Че Геварагийн амьдралынх нь сүүлийн 24 цаг болж таарсан. Маргааш өдрийнх нь нар дөнгөж мандахад буюу 10 дугаар сарын 9-ний өглөө Боливийн ерөнхийлөгч Рене Барентосоос Чег буудан хорох тушаал ирчихэж. За хоёлаа дараагийн ивент гэж. За тэгээд нөгөө Чегийн байцаалтын тухай яар. За ханаа томуудны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаадаг Terraflow өнөөдрийн дугаарыг ивенттгч байна. За толгоо өвдөх, хоолоо өвдөх, нус гоожих, халуурах, найтах гэх мэт. Ерөөсө ханаадны шинж тэмдэг илэрнгүүд л Terraflow очих юм бол ханаад ер нь тэр дороо намтчих юм бэл. Бид нар болохоор за маргааш болтлохаарэ ч юм уу ер нь тоохгүй явчихдаг шүү дээ. Тих ямар ч шаардлага байхгүй. Terraflow угаад би муудна гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Толгоо өвдөд нус гоожоод эхлэх юм бол за ханаад өрөх гэж шиг байна гэд урдчилсан сэргийлэл энийг уурчих тэгээ болчихж байгаа байхгүй. Тэгээ уугаагүй гэсэн болоод маргааш нэг өдрөөс нь халуураа тэгээд орондоо хөвтдөг шүү дээ бид нар. Тэгээ бөөн эмийг өөрийгөө бөмбөгдөж имээр. Тий, маш их мөнгөөр тий. Тэгээ хүчтэй юм уугаад бүр муудахнаа л гэсэн үг. Ажилдаа явахаас л цайлаас гэдэг. Тий. За Terraflow бүх юмын сангаар худалдаалж байгаа. За гэрээсээ гарах боломжгүй байвал h.mn гэдэг вебсайтаас захиалаад үнгүй хөргүүлээд авах боломжтой юм байна. За настай хүмүүс зандаа ялангуяа h.mn гэдэг вебсайт байгаа юм байна. За өнөөдрийн дугаарыг Terraflow ивент итгэлээ. За баярлалаа. За maaхан тэгээд нөгөө ханаа томоогаа сайн яг бүрэн гүйцэтгэх гэхгүй бол юм хөгшин хоолойтой болчтой шүү яа шиг. За ингээд Че байцаагтахта тийм маш хэгжүүн их зантай байсан гинэ. Ер нь их ирэмгий зэрэмгийн хүн нөгөөс харснаас нь мэдэгдэл дээ тий. Ер нь их сайхан залуу шүү дээ. Эднэр гэдэг нөгөө Фидель Кастро эднэр чиг ер нь. Оо тийм шүү. За ингээд альбом тушаал дээгүүр офицеруудтай бүр огт үгсэлэхгүй. Харин жирийн Боливц зэргүүдтэй болохоор их энгийн найрсаг яриа хөрөөд байсан байна. Байр байдал нь хэцүүхэн байсан ч гэсэн юу ч гуйж говшаагүй ганц удаа харгалзах зэрэгээс нэг тамхил өссөн гэсэн. За ингээд нөгөө сүүлийн өдөр болох нөгөө 9-ний өглөө болж сургуулийн байранд хоригдж байгааг сургуулийн багштай уулзъя гэдэг хүсэл тавьсан гинэ. Тэгсэн Боливийн аримхан хүсэлтийг нь ёсоор болгоод 22 настай Жулия Кортес гэдэг эмэгтэйг авчирсан ба. Нөгөөд нь за биеийн сургуулийн багш байна гэдэг. Тэгсэн чинь Че болохоор за сургуулийн орчин ажил мэргэжил нь ямар байна гэл олон юм асууж шалгасан ба. Тэгсэн Че тэгээд нөгөө яриан дундуура чи харж байгаас тэг хүүхдүүд ийм орчинд сууж байхад тэг энэ маш хэцүү байхгүй энэ хөдөө тосгод ер нь Латин Америк тэр чигээр амар хэцүүсэн. Одоо ч хэцүү зөндөө шүү дээ. Тэгэхэд Че гэсэн маа нөгөө багш бүсгүүд хүүхдүүд ийм орчинд сууж байхад том дарга нар Мерседес Бенз унаад явж штэ. Бид энийг өөрсгөл тэмцээд байгаа юм шүү дээ гэж нөгөө бүсгүүдэлсэн ба. За ингээд цааз ял гүйцэтгэх болсон. Замарсан тушаал ирсэн чинь ерөнхийлөгчсэн. Тэгсэн чинь 27 настай Марио Тиран гэдэг залуу баг төрөж би бууд гэсэн баг. Би Че Гевараг хорой гэд. Сайн дураараа би шууд л би л ер нь алч гэд. Яасан гэр хөөрхи хэд хоногийн өмнө партизанууд болон армийнхны дунд болсон буудалцааны үеэр дотны 3 найз нь амь хүргэцсэн юм байна. Энэ залуугийн тэнгуүч чинь нөгөө партизанууд чинь үзий ядж байгаа юм. Яг нөгөө юу та хорсолтойгоо яг явж ич. Харин тий. Тэгэхээр эн чинь бас тэг өшөө авах хүсэж байхгүй хөөрхи. Гэхдээ түүнийг нөгөө аргагүй байдалд орсон ердөө тушаал биелүүлсэн гэдэг их сурвалжууч байдаг шүү бас. Ямар ч тач ингээд Марио Тиран гэдэг энэ 27 настай залуу 9-ний өдрийн өглөөний 11 цаг 30 минутын орчимд сургуулийн байр руу ороод Че Гевараг буудан хараасан баг. Түүнийг дотгошоо орохоос хагас цагийн өмнө нөгөө түрүүнд дурдсан тагнуулын төв газрын ажилтан нөгөө Феликс Родригес гээд нөгөө Кубер байгаа штэ. Тэр бусад босогч партизануудаа хаана вэ гэж
хэлээрээ гэдэг нөгөө Гевараг янз бүрээр байцаас юм байна. Бусч хаана гэдэг. Тэгэхэд чи болгоор ганц ч үг ганхийг өгдөг. За ингээ байцаалтын дараа нөгөө Родригес чинь хідэн Боливи цэргийн амтар Чег гадагшаа авч гараад хамтдаа зураг даруулсан байдаг. Одоо та бүхэн Феликс Родригес гэдэг Google дээр хайгаад гараад тэгэх юм бол яг Чег авч явж байгаа тийм зураг яг гараад ирнэ шууд. Нөгөө Марио Тиран гэдэг нөхөр байгаа шүү дээ. 27 настай. Нөгөө сайн дураар буудаг гэдэг. Тэр нөгөө Че Гевараг буудалцааны үеэр амь үргэцсэн болгож харагдуулахын тулд толгоор нь буудаж болохгүй гэсэн хатуу ямар ч тушаал авсан байсан. Тэгээд дараа нь Марио Тираны мэдүүлснээр Че бүр өөрийг нь ингээ буудах гээд очиж штэ. Тэгэхэд бүр Че огт айц сандраагүй. Харин ч өөдөөс нь ихцлэн зогсоод за би чамайг намайг хороох гэж байгаа гэж мэдж байна. Чи хурдхан алж үзээ. Чи ганц хүнийг л цааш харуулна шүү дээ гэж хэлсэн баг. Зэвүүг гоц. Ингээд яг гохоо дарахыг болсон чинь буудуулах үедээ нөө Че өвдөлтөөс болж орилж хашгирахгүй тулд яг буудахаас өмнө өөрийнх нь нэг гарынхан бугууг ингээд тас атсан баг. Ямар тэмцэгч юм бэ? Тий. За ингээд Марио Тиран 9 удаа буцсан. Хоолой болон цээжин тус сонсон 2 сум нь Чегийн яг амьд хүрсэн баг. Нөгөө тусгай ажиллагааг удирдсан Феликс Родригес болохоор Че Гевараг 9-ний өдрийн 1 цаг 10 минутанд албан ёсоор нас барсан гэж зарласан. За ингээд Эрнесто Че Гевара амьсгал хурахдаа ердөө 39 настай байсан. За ингээд элдв хувилдааны онол алдар нэртэй зарим нэг хүний маргаантай гинти үглүүд зөндөө байдаг штэ. Түүнээс ялгаатай. Эрнесто Че Геварагийн үхэл болохоор хинээс юунаас болов гэхэд ямар нэг асуудал дагуулхааргүй маш тодорхой явдал болон түүхэнд үлдсэн. Америк нэгдсэн улсын тагнуулын төв газар энэхүү зартай марксист хувьсгалч ирийг олон жилийн өмнөөс бүр нарийн төлөвлөж байгаад хорой гэж хороос нь огтоос маргаангүй бүр түүхэн үнэн баримт. Америк нэгдсэн улс түүний хороос тагнуулын төв газар. Хэдий цөөхөн дагагчтай байсан ч гэсэн Че Боливт ирсэнд ороод айрмынхан руу хит удаа амжилттай халдан товтлсон юм байна. Энэ нь Боливийн эрх барьждыг ч гэсэн мөн Кубын хувьсгалыг эргэн тойрондоо нэг халдвар тараах үе гэж имэжсэн Америкчуудыг ч гэсэн ихэд барьц алдуулсан мэдээжлэлтэй. Ингээд айл 1958-аас 59 оноос л бүр анхааралтай ажиллаж ирсэн байна Че Гевараг. Тэгээ Че Геварага өөрсдөд нь бүр хичнээн аюултай болохыг ойлгож ухаарад Америкчууд түүнийг бүр мөр алдалгүй мөшгөж тандж эхэлсэн. Бүр 58-59 оноос. Ингээд Чег бүр нөгөө 64 оны Нью-Йоркт нэгдсэн үндэсний байгууллагын хуралд үг хэлэхээр очих үед нь бүр амь насанд халтгаар зэхэж байсан бүтлгүүцсэн гэдэг бас юм баримт байд. Кубын талаас болохоор тэр авах тагнуулын мэдээлэл нь хангалттай сайн байсан болохоор Че болохоор энэ бүхнийг мэдчихсэн. Тийм ч болохоор Боливт хөл тавихтаа ихэд сэрэмжлэн зүсээ хуургасан юм байна. Өөрийг нь алах гэдгийг угаасаа мэдчихсэн юм. Тагнуулын төв газар. За ингээд Чег хорох эцсийн тушаалыг Боливийн ерөнхийлөгч буулгасан гэсэн штэ. Тэгсэн ч гэсэн зэвсэгт хүчинд нөгөө бүхий л талаар тусалцаа дэмжлэг үзүүлж байсан нөгөө Америкчуудтай Боливийн эрх баригчид нөгөө зөрчилдөхийг бодохгүй. Тэгэхээр тагнуулын төв газар л Чег хөнөх гол шийдвэрийг гаргасан болох нь илүү баттай. Ясам дээр Боливийн ерөнхийлөгч нөгөө бод гэж тушаал өгсөн юм шиг харагдаж байгаа боловч тий цаанаа нэг чинь тагнуулын төв газрын шийдвэр штэ. Харин Америкчууд болохоор хүйтэн дайны яг эд оргил үед ийм ноцтой гэмт хэрэг гардан гүйцэтгэх нуун дарагдуулахын тулд Боливийн эрх баригчид л өөрсдийнх нь үгийг сонсоогүй ингээд цаазл гисэн. Тэрнээс Вашингтоны талаас бол Чег амьд болох сонирхолтой байсан гэдэг яриа олон нийтэд гаргацсан. Тагнуулын төв газрын тухай маш алдартай хэд хэдэн ном бичсэн. Энэ байгууллагын бүр хуучин албан хаагч Филипп Эйжи гэдэг нөхрийн бичснээр Латин Америкийн аль ч улсыг хаашаач хөтөлж мэдэх уламж засаглалын бүхий л хэлбэрийг нь хүртэл нурааж чадах тийм хүч нөлөөтэй хүн байсан болохоор тагнуулын төв газрынхан ганц Чегээс л хамгийн их айдаг байж. За ингээд Че Гевараг амьсгал хураасны дараа Боливийн албаныхан түүнийг үнэхээр үгэж үргэцсэн болохыг дэлхийн нийтэд батлан харуулахын тулд маш ёс зүйгүй, маш хүнлэг бус олон муухай үйлдэл хийсэн. Дуурдах юм бол
цогцыг нь ойролцох Вайгранде гэдэг хот руу нисдэг тэргээр аваачаад нэгэн эмнэлгийн угаалгын өрөөнд цементэн хавтан дээр хөвтүүлж бод олон улсын сурвалжлагч гэрэл зурагчдыг оруулж. Мухагц. Үгцэн харж байгаа зүйл тий. За ингээд хурууны хэн хэрэгтэй гэдэг шалтгаанаар хоёр гарыг нь тайрч аваад Буэнос Айрес руу илгээсэн. Үгсэн буурнаас амьд ат айна гэдэг чинь аахгүй. Үгсэн буурын толгоноос. За биеийг нь ямар нэгэн таних тэмдэг эсвэл буурсны чулуугүйгээр нийтийн оршуулгын газар буулж харгасан. Харин хожим хоёр гарыг нь болохоор Кубын талд шилжүүлэх гэсэн гэдэг баримт өгдөг. За ингээд Фидель Кастро зэвсэгт нэгт анд нөхөр амь үргэцэн мэдээг нас барснаас нь 6 хоногийн дараа буюу 1967 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээж авч Фидель Кастро Кубад 3 хоногийн гашуудал зарласан. За ингээд харин тагнуулын төв газар ер нь ингээд Чех хороосон явдлыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Мехикогоос Чилинээс Сантьяго хүртэл Хойд Африкийн Алжираас төв Африкийн Ангол бүр өмнөд Африкийн Ангол хүртэл бүр Кайроос Калкутта хүртэл гээд хаасаг зохион байгуулагдсан. Будапешт, Прагд хүртэл хүмүүс хэдэн зуугаараа лаасаас. Берлин, Парис, Чикагод хүртэл түүнийг дуурайан хувцсан залуус мянган гараж гисэн. Тэдний ихэнх нь Че Геварагийн нэгэн зургийг барьсан. Энэ нөгөө 60-нд дарсан өнөх Гордагийн алдартай хөрөг. Че инхүү улам бүр алдарсан. Яг нөгөө чи ганц л хүний хороонштэй гэж хэлэхэд би сая болж үржиж үдэ гэдэг хэлсэн. Цаа дутхан тий. Хувьсгалт үзэл болон эсэргүүцэл тэмцлийн гол дүр төрх, гол бэлэг тэмдэг болсон Че Гевара. Үзэл бодлын тэр зөрчилтэй байгаас үл хамааран газрын олон жисхэтэн түүнийг үйл хэргийн төлөө амиа өргөсөн гэж өргөмжилсөн. Энэ үний ер нь Нельсон Мандела гэхэд л тэ Чег эрх чөлөөнд хайртай хүн бүрд урам зориг хайрлагчаа гэсэн. Нөгөөс агуу зохиол Сартер болохоор манай эрен үеийн хамгийн цогц төгс боловсрсон хүн гэж хэлсэн. Сьюзен Сонтаг бол түүний гол зорилго нь хүн төрөлхтний аврах байсан шүү дээ гэж тодорхойлсон. Харин үргэлдэж үгүй болсон нэг бол чандарлагдсан гэж байсан бие цогцсхийн үлдэгдлийг Аргентин Куб мэргэжлүүдийн хамтарсан баг Чег нас барснаас 30 жилийн дараа буюу 1997 оны 7 дугаар сард олт. Боливийн нөгөө Вайгранде гэдэг хотоос олчтой. Тэр нөгөө цогцыг нь үзүүлэн болгоно дэлгэж байсан байна. Тий. Балерин. Тий. Нийт ингэсэн юм байна. Нийт 7 хүнийг нэг дор оршуулсан байна л да. Тэгсэн чинь тэр оршуулгын газрыг нөгөө ухаад тэгсэн чинь тэр 7 хүнээс нэг аргаас угаас 2 гараг байсан. Тийм. Ингээд тэгээд нөгөө гар нас яваад байгаа шүү дээ энэ чинь. Тэнгүүд ингээд шинжилгээгээр тэр юу нь яг Чегэврих мөн гэдэг нь тодорхойлцсон. Шинжилгээгээр. Түүнийг яг нас барснаас яг 30 жил 8 хоногийн дараа буюу 1997 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Кубын хувьсгалын хамгийн том ялтыг байгуулсан нөгөө газар нь буюу Санта Клара хотод ёслолт хүндэтгэлтэйгээр оршуулан бүр бунхалсан баг. Че Гевара ингээд 1955 онд Мехикод гэрэлсэн нөгөө анхны ихнэр болох Перугийн зохиолч эдийн засгч эмэгтэйгээс нэг охинтой. 1959 онд гэрэлсэн 2 дахь ихнэрээс 4 хүүхэдтэй байна. Бэлэвсрэн үлдсэн Куб ихнэр нь бүр одоо ч амьд зэрэг. Тий. 80 настай Хаван хоттой ээж төрд. Үр хүүхдүүдээс нь 2 дахь охин Алиада нь болохоор эцгийнхэн үйл хэргийг өөрчлүүлээд эмч, зохиолч, хүний эрхийн зүтгэлтэн болсон. Ингээ Кубын тусламжийн төслийн хүрээнд бүр Африкийн Анголд бүр олон жил эмчээр ажиллаж. Харин Че Гевараг нөгөө хүнөөсөн хүмүүст юу тохиолдсон бэ? Түүнийг цаазлах тушаал буулгасан гэдэг нөгөө Боливийн ерөнхийлөгч Рене Берентос Чегээс ердөө 2 жилийн дараа буюу 1969 онд нисдэг тэрний ослоор амиа алдсан байна. Хувьсгалч ирийн 2 гарыг тайрч авахд оролцсон офицер болохоор 1971 онд Германы Хамбургт Боливийн зүүнний үзэлт эмэгтэйд буудуулан амь үргэцсэн. Гермаст. Мөн Чег барьсан нөгөө цэргийн салааны ахлагч Франц зуух Боливийн элчин сайдаар ажилласан ба. Франц зуух Боливийн элчин сайд тэгж байхдаа 1976 онд өөрт зангидсан хувьсгалтын гар таалагдчих.
Харин Чег барих нөгөө нууц ажиллагаа гардан хариуцсан нөгөө Феликс Родригес гэдэг нөхөр байгаа штэ. Тэр энэ жил 84 настай. Одоо та нар орох юм бол нэг Википедид дээр нэг печагтай нэг зангиат нөхөр байгаа. Олон улсад томилогдсон ажилласан ч гэсэн байнгын хамгаалалт айц төгшүүртэй байсаар насыг барж байгаа нэг ирхэн байна. Нэг хөгшин байна. 84 настай. Харин бууны гохыг дарсан Марио Тиран мөн л насан туршаа айж имэж нуугдж амьдэрсэн. Асар дайжинтай. Гох дарсан Марио Тиран 2006 онд Хаван хотод Че Геварагийн нэрээр нэрлэгдсэн хүмүүнлэгийн төслийн хүрээнд нүдэндээ үн төлбөргүй мис заалал хийлгсэн баримт нь гараад ирсэн. Марио Тиран саяхан буюу 2022 онд 80 настайдаа Боливист өвдөлсөн байлээ. Нэг үзэл бодолтой үнж би хин бэ? Тэрийгэ зарлан томглаад эзэж тэрнээсээ ухрахгүй байх юм байдаг. Үндэтгэл хүлээдэг. Тэр Чег ингээ харахаар юу гэж бодогдоод байна л да. Дэлхийн бүхэн чэшиг байсан бол төгс дэлхий байх байж. Тий. Одоо марксизм чинь та зүгээр одоо юуг нь лав хайж л систем нүг нь бол зөв шүү дээ. Гэхдээ хүсэл мөрөдлөн. Тий. Тий. Төгс ертөнцид бол тийм ээ. Тий. Чегийн хүсэл бас тийм л байсан байна. Уулын тий. Яг тэ энэ чинь хүн төрөлхтөд нэг л сайн болох гэдэг. Тэг яг нөгөө энэ марксист онлын нөгөө дааш тэр чинь нэг алдаа тоонл. Алдаатай. Төгс хүн байхгүй учраас тэр чинь алдаа гарчиж байгаа л да. Бүгд төгсвэсэн бол тий. Яг болчихжээ. Тэг тэрийгэ төгс болох гээд хүч хэрэглээ тэгээд бүр бодож байгаа. Харин тий. За баярлалаа зандаа. Чегийн талаар үнэхээр тэр докторийн зэрэг юу энэ чинь тэр босын юмстай мэдээгүй байна. Харин тий. Үнэхээр лаг юм байна. За өнөөдрийн дугаарыг маань ихтгэл даах герман чанар хэт их болон ханиадны шинж тэмдгийг намдагч Teraflow ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од өндөр сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилгүний од өндөр радиогоор хүрсэн. За зандаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа ба. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.